Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Санаа үзэгчтэй хүн болгон эрүүл байхыг хүсдэг. Тэгвэл эрүүл мэндтэй холбоотой мэдлэг мэдээлэл өгдөг эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлгийнхээ дүрмийг танилцуулахад нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр багийнхан маань хин нь илүү олон өвчний оншиг зөв хэлж чадаж байгаагаар өрсөлдөх юм. Ингээд мэрэгжлийн эмч нарынхаа багийг танилцуулахад интернет эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал мэдээг үжидэг эрдэм эмчилгээний эмч Саранбаатар. Зинт клиникийн үүсгэн байгуулагч ангаах ухааны доктор хүүхдийн эмч Навча. Санцо эмнэлгийн захирал ангаах ухааны доктор Мисаслимч Баянмүнхнар оролцож байна. Мэргэжлийн эмч нарын эсрэг сошиал ертөнцөөр аялдаг, интернеттэй холбогддог хүн болгон оролцох боломжтой байгаа. Тэгвэл өнөөдөр сошиал медиа гарааны бизнес эрхэлдэг, сошиал ертөнцтэй өдөр болгон холбогддог залуус оролцох гэж байна. Тэд бол Gamma Estate компани гүйцэтгэх захирал Сэргэлэн, A Year to Remember номын зохиолч блогер Хулан, за Start компани үйл ажиллагаа хариуцсан захирал Пүрвсүр нарыга өрөө. Сайн байцгаана залуусаа. Нэвтрүүлгээр тавтан орой. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь мэрэгжлийн эмч нарын эсрэг онш тавьж өрсөлдөн гэдэг урилгыг анх аваад ямар сэтгэл төрсөн бэ Сэргэлэн? За үзье даа л гэж бодсон. Хэр ихтэй байсан? Ер нь гайг баха. За интернет багийнханд амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. Эмч нарын багийнхан маань ямар их сэтгэлтэй вэ? Саранбаатар эмч? Сайхан байна. Тэгээд залуучуудтайгаа нийлээд зүтгэн ер нь хамгийн хэцүү юм нь ямар даалгавар бидний дунд өгж болох болоо л гэж санаа зовж байна. Ааха. За эмч нартаа амжилт хүсье. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулахад эмч нарын дүрм болвол та бүхэнд асуултууд бол хязгаарлагдмал байгаа. Та бүхэн өөрсдийн мэдлэг мэдээлэл дээрээ туршлага дээрээ үндэслээд өвчтний түүхийг сонсож байгаад оншоо тавих хэрэгтэй байгаа. За харин интернет багийнхан маань интернет ашиглан бас мөн өөрсдийн мэдрэмжэн дээрээ тулгуурлаад оролцогчийн түүхийг тавиад сонсоод оншоо тавих хэрэгтэй байгаа. Интернет багийнхан маань энэ нэвтрүүлэгт маань амжилттай оролцоод хэрвээ та бүхэн ялагч болж чадах юм бол эмийн урмалтай ингчийн эрүүл мэндийн цаг 3 сарын хэрэглээ хүн тус бүртгэн бэлэглэх байгаа. Тэгэхээр та бүхэн хичээгээрээ амжилт хүсье. Яг одоо бүгдээрээ эмч нар хүчтэй юу, интернет хүчтэй юу гэдгийг харъя. Та бүхэн бэлэн үү те? За ингээд нэвтрүүлгээ эхлэе. За ингээд манай нэвтрүүлгийн эхний оролцогч Баярт. Баяр та. Таныг хүрж байна. Сайн байна уу Баяр та. За манай нэвтрүүлэгт зориг гарган ирж бидэнтэй түүхээ хуваалцах гэж байгаад маш их баяртай. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө хоёулаа өвчнийхөө түүхийг ярилцаж эхлэдэг хүү. Яг юу тохиолдсон бэ тухайд? Тухайд би нэг тийм одоо аваар тосолд орсон ч гэх юм уу. Яг нь осолд орсон. Гэтэ тийм автын осол биш л те. Яг ямар осол байсан бэ? Ажил хийж явж байгаа тийм нэлээд хүнд тийм ачаанд 2 тонноор ачаанд дарагдчихсэн. Яг өвчнийхөө оншийг хэдэн онд тавилсан бэ? Оншийн болохоор 2016 онд тавилсан. Таны хувьд яг өвчний чинь зовир яг ямар хөө байдлаар мэдрэгддэг вэ танд? Тухайд юу яжсэн энэ нөгөө нэг онш тавигдах хүртэл одоо энэ чи 7 жил 8 жилийн хугацаанд их урт хугацаанд ингээ миний цээжин гэсгээр цээжний хөндөгөөр хатгуулдаг. Аха. Зүгээр ингээд жолоо барай явж явах ч юм уу те. Гинт ингээ огцсон гэтэл ингээ хатгуулдаг. Тэгээд юу яадаг ямар шалтгаангүй ингээ халуурдаг байсан. 42 хүртэл өндөр халуураад тэгээд гүнзгий ингээ хэвийн амьсгал авч чаддгүй те халуурахаар тэгээд зүгээр ингээ хэвийн амьсгалдаг шиг амьсгалж чадахгүй ингээ айгу богино амьсгал авахгүй л цээжний хөндөгөөр өвдөд байдаг. За маш баярлалаа. Аха, Баярт дээр ихний мэдээллээ хоёр багийнхандаа өглөө. Та бүхэн өрөө өрөөндөө ороод маш сайн зөвлөлдөөрөө та бүхний онш тавих анхны аялалд амжилт хүсье. Юу юм шүү? Амсгалахад гүнзгий амсгаа авч болдгоо. Тэгэхээр чинь хавирга гэсэн үг байхгүй юу? Хавир руу өвддөг гэж
хэлсэн үү? Хавирга руу өвддөг гэж. Цээжээр ингэж хатгуулдаг гэсэн. Гинт ингээ ён хийдэл хатгуулдаг. Мах авчуулагдсан юм шиг байна. За цээжний хүндийн л бодох юм байна тийм үү? Уушиг. Одоо энэ залуу хүн байж тээ 30 иргэн насны эрэгтэй хүн тийм үү? Уушиг. Гимтлийн юм ярьж шууд Тийм. хүнд ачаал дарагдсан гэж. 2 тонн мангар бяцарчаагүй гэж. Тийм. Одоо суур хийсэн дээрээ бэхлэгдсэн байгаа шүү дээ хоёр талаараа. Тэр нь мултарчаар би нөө амьсгалахад энэ чинь уушигт хэлж байгаа шүү дээ. Гүнзгий амьсгал авчдаггүй нэг чинь. Хавирганы яс хугарсан, нэг бол мултарсан, цуурсан гэдэг юм гурван л. Тэгээ хугарчаад 7-8 жил буруу боруулсан гэсэн юм уу? За одоо сая бол өөр айгу тодорхойлж хөдөлж мөдлөхөд өвддөг гэтэггүй би энэ ханы хөдөлгөөн яриад байна. Тийм байгаа. Өвдөлтөөсөө болоод богинохон өнгөц амьсгалаад байгаа юм. А хэрвээ дотор талын уушиг юм уу плевер хастай холбоотой бол энэ хүн ханаа банк ирритэшн тийм үү? Чэр гарна. Нойрын асуудал. Нойр толгоос өчтгөө. Нойр толгоос өчтгөө. Тэгвэл хэрвээ үнэхээр уушигны асуудалд орсон бол хүчил төрөгч аваад цусрууга тээвэрлж болохоор толгой нэг бол өвдөн эсвэл нойр өвдөн. Тэгэхээр толгой өвддөг байх магадaltaй ах уусаа. Хамрын асуудал байна уу? Хоёлоо бүр яг зэрэг сэтгэдэг юм шүү. Тамхи татдаггүй. Тамхи. Юу сэтгэлгээний хувьд асуух уу? Гэмтлийн гаралтай хожуу халуурдаг ийм гэмтэл үүсэх нь юу байж болох юм? Би бол цоргол гэж шууд бодож байна тийм. Юу нэ фистүл үү? Тэрийг ямар асуулт хаанхын хоорондын фистүл. Холовсруулах зам плеврийн өндий байж болно. Эсвэл амьсгалын зам плеврийн өндий байж болно. Тэгэхээр зовөр нь хоолтой холбоотой юм уу тийм ээ? Эсвэл амьсгал одоо бол дандаа амьсгалын юм яриад шүү дээ тийм. Тэгэхээр баяртай хоёлаа яг одоо хоёр багийнхан дээрээ орж анхны тусламжаа хүргэх гэж байна. Тэгэхээр анхны тусламж маань юу байгаа талаар хоёлаа үзэгчтэй баг зэргийн мэдээлэл өгөх үү? За тийм. Энэ дотор яг юу байгаа? За энэ дотор болохоор хавиргатай өндөгтэй хурах байна. Яагаад хавирга хийсэн гэж юу? Миний нэг гэмтэл бол ерөнхийдөө хавирганд маань гэмтэл авснаас болоод хүч болж ирсэн. Зөв. Тэгвэл хэрвээ хараад шууд хавиргыг хараад чиний оншиг бол шууд авчвал боломжтой гэж ойлгож байна тийм. За тэгвэл хоёлаа юуны өмнө интернет багийнхан дээр орж мэдээлэл өгөх үү? За тийм. Сайн байцгаана уу? Интернет багийн залуусаа дахин сайн байна уу? Та бүхэнд бид тусламж авчирлаа. За баярлаа. За тусламж харахаас өмнө та бүхэн манай оролцогчоос 1 минутанд багтаан тийм үгүй гэдэг хариултыг авах асуултыг асуух хэрэгтэй байгаа. За та бүхний хувьд бол маш их өндөр боломжтой. Хүссэн асуултаа асууна. Дээр нь одоо эргэтэн зааж асуух боломжтой байгаа. Харин эмчнэрийн маань асуулт бол хязгаарлагдмал гэдгийг хэлмээр байна. За та бүхэн асуултаа бэлдсэн үү? Бэлдсэн байгаа. За цаг явлаа. Нойрондоо муу юу? Гайгүй. Тийм. Толгой өвддөг үү? Тийм. Хамраараа сайн амьсгалж чаддаг уу? Тийм. Тамхи татдаг уу? Үгүй. Ханаад хэрэг хүрдэг вэ? Ханаад хүрдэг үү? Тогтмол. Тийм. Тогтмол. Үгүй. Гүнзгий амьсгаа авахд өвддөг үү? Тийм. Түрүү өвддөг гэж хэлсэн. Хавгндаг уу? Үгүй. Зүрх өвддөг үү? Үгүй. Үгүй. Асуугаарай. Гүнзгий амьсгаа авахд уушиг цээжний нэг талаар өвддөг үү? Тийм. Хоёр талаар өвддөг үү? Үгүй. Би чи ер нь нэг тал өвддөг үү? Тийм. Асуугаарай. Осолд орсноос хойш сэтгэх чадвар муу болсон уу? Үгүй. За уучлаарай. Цаг дууссан байна. За тэгвэл бид эхний тусламжаа та бүхэндээ харуулъя. Энэ бол за ямар хоол вэ? Хоол байна уу? Эсвэл цуглуулга байна уу? Та бүхэн юу гэж бодож байна? Тэр наач хавирга шүү дээ. Оо, энэ хавирга байна шүү дээ. Бид нар эргээд 1 минутын тусламж дахин үзүүлэх боломжтой байгаа. Тийм болохоор та бүхэн асуултаа сайн бэлдээрэй. За. Дахиад орж ирэх юм шүү дээ. Тийм, дахиж орж ирээд 1 минутанд хариулна. За, амжилт хүсье. Баярлалаа. Бид нар эмчнэрийн өрөө рүү явлаа. За. За, эмч нарт маань анхны тусламж ирлээ. Та бүхний маань онш тодруулах аялал хэр байна? Жоох ярвхтай л байна. Ярвхтай байна уу? Тий. Та бүхэн асуултаа асуумаар байна уу? Эсвэл тусламжаар төрүүлж хармаар байна уу? Төрүүлж хармаа. Уучлаарай, нэвтрүүлгийн дүрэн бол тийм үгүй гэдэг асуултандаа эхлээд хариулт авах хэрэгтэй байгаа 1 минут тийм ээ. За, цаг явлаа. Ханиадгүй. Үгүй. Цэр гарахгүй. Халуурах нь гэмтлийн өмнө үү хойно уу?
Тийм үгүй. Эмчээ тийм үгүй гэдэг асуу. Арсны энэ цээжний хинхэрцгийн арсны мэдрэхүй өөрчлөгдсөн үү? Өөрөөр хэлбэл халуун хүтнийг мэдгүй, өвдөлт мэдгүй ч үгүй. Өндөр халуурах өндөр гэдэг нь 38.5 түүнээс өндөрийг хэлнэ. Тийм. Цээжний хинхэрцгийн тодорхой хэсэг дарахад өвдөх үү? Одоо ингээд дарахад юм уу, ингээд дарахад өвдөх үү? Үгүй. Тэгээ аль нэг хэсэг мэдээ алдсан уу? Үгүй. Өвдөлт нэг талдаа юу? Нэг талдаа. Турж эцэж ядарч ирсэн үү? Үгүй. Аль энд үгүй юу, энд үгүй юу? Танд. Баруун талд уу? Үгүй. Зүүн талд. Тийм. Чэжний одоо энэ хайрцаг гэж ярьдаг хинхэрцэг. Урд хэсэгт. Үгүй. Хойд хэсэгт үү? Үгүй. Хажуу талд уу? Тийм. Мэдээ турж эцэж ядарч ирсэн үү? Үгүй. Үгүй. Цээжний хинхэрцэг хэлбэрээ өөрчилсөн аль нэг газар овоох, товоох. За уучлаарай навчаа эмчээ асуултын цаг маань дууссан байна. За тусламжаа харуулъя тэхүү. Та бүхэнд бол бид нар дахиж орж ирээд 1 минут хариулах боломж байгаа. Тэгэхээр одоо цаг дууссан учраас тусламжаа та бүхэнд харуулъя. Энэ бол сайхан амттай өндөгтэй уурга. цуглуулга. Өндөгтэй уурга байна тийм. Тийм юм шиг. За та бүхэн хараарай. Сараа эмч амсаж үзэж болно. За. Ойрхоноос Үгүй дандаа уурга байна. Дандаа мах өндөг байна. Ер нь бол дан уурга мэдээж хоолны туршлагыг нэмэхийн тулд жоохон өнгө оруулсан, ногоо оруулсан. Будаатай хавиргатай өндөгтэй шүл. Хавирга юм биш үү? Шүл гэж уурга байгаа сте. За бид нар анхны тусламжаа үзүүлээ. Та бүхэн маань хоорондоо маш сайн зөвлөлөөр сараа эмч бараг оншоо тавьчих шиг болсон уу яасан. За бид дахин 1 минут орж ирж тусламж үзүүлэх боломжтой. Та бүхний онш тодруулах аялал амжилт хүсье. Баярлалаа. За хавирга гэх юм уу те? Хавиргатай уурга. За хавирга. За хавирганы ямар өвчнүүд байдаг? Эн чинь Нойр булчирханы асуудалд бол ерөөсөө сахар болон бус төрлийн мэдчихлэхгүй. Яагаад тэгэхээр инсулин гэдэг бодис агуулдаг хөөх. Би энийг зүгээр энэ хоёрыг зүгээр таасан шүү дээ. Нойр булчирхааны мөн өвчин ишээ өвддөг гэж. Тэгээ хавиргаараа өвддөг гэж. Нойр булчирхаач өвдөхөөр хавиргаа руу хатгаж ингэж амар гинт час хийж ингэж амар өвддөг. Саяны хоолн донд нэг байсан юм болохоор юу юм бэ гэхээр гурил байгаагүй. Нүрс байгаагүй. Чи сугархлаар яадгийг? Бороолдгийг. Гэ борооны юмнууд шидэгдээ тавигдаж ш хоёр тийшээгээ. За тэгэнгүүт яадгийг гэхээр энэ доогуур интеркостал нерв гэж явж байгаа. Хавирга хоорондын мэдрэлүүд явдаг ш. Тэгэнгүүт зарим тохиолдолд энэ бороо үүсэх явц кал гэдэг ш. Бороо үүсэх явцад энэ мэдрэлүүд бороонд баригддаг. Маш хүчтэй өвдөлт өгдөг байхгүй чийшний хасгалаар имчилдэг юм. Тэгээ өрөвсчдөг байхгүй тэд нар чинь. Тэгэнгүүт тэр чинь чөлөөлөхгүй бол ингээд хөдөлж чадахгүй амьсгалж чадахгүй. Тэгээ үе ингээд хүчтэй халуултууд өгдөг. Тэгээд эцсийн бэкап план бүгдээ юун дээр буух байл гэдэг л байна. Сахарны асуудал, нүрс усны асуудал байхгүй болнаа хүн чинь цэвэр хавирганы асуудал. Уушиг хэрвээ тэр үед янз болсон бол 78 жил явахгүй шүү дээ. Яс чинь нэг юм төлжөддөг болохоор явж болдог. Тийм л юм байна л дээ. зөвлөдийн гэмтэл. Зөвлөдийн гэмтэл. Толгойн өвддөг гэсэн сая. Толгойн өвддөггүй гэсэн. Өвддөг гэсэн. Толгой өвдсөн гэсэн тийм гэсэн. Нөгөө 2 тонн ачаан дарагдахад ил шарах үүснэ. Ил шарах үүсчээж л гадны бид орно шүү дээ. Бид тэгээд асууж. Яг таны юм те. Яг 2 тонн ачаанаас гаргаад ирэхэд ил шарах байсан цус гараад сорвчсан гэж ярих гэдэг юм уу? Гэхдээ гадны ямар нэг удаан хугацаар байж болно шүү дээ. Хөөе үгүй юм байна. Яг тэгвэл хавирах шүү дээ. Тэгэхээр баяр та хоёлаа эмч нартаа дараагийнхаа тусламж өгч. Тэгээ манайхын инфекшн инфламмашн асуулт. За эмч нартаа дараагийн тусламжаа авчирлаа. За эргэлдэж байгаа зүйл ээ нөө? Байна уу? За тэгвэл асууж эхлэе цаг ярлаа. Гэмтгэд ил шарах байсан уу? Одоо цус гарсан уу гэсэн үг те? Ингээд шарах үүсэж цэжнээс ил шарах байсан уу? Үгүй. Одоо бүрэн идэгсэн үү хагалгааны дараа? Тийм. Юу хагалгаагаар бүрэн идгэрсэн үү? Тийм. Дараа нь им ус зөвлөгөө өгөөгүй. Чи хохирж байсан уу? Ам уруулын хэсэг ч юм уу? Арьс. Үгүй. Амьсгаад ханах зөөр байгаа юм. Үгүй. Халууралд үргэлжлэх үү? Удаан хугацаар үргэлжлэх үү? Үгүй. Үгүй. Жохон төр зурдаа халуураад бол. Тийм. Окей. Үе халуураад намдаад идэг гэсэн юм байна тийм үү? 7 жилийн турш. Өвдөлт бол маш хүчтэй өвдөл. Хүчтэй. Үгүй. Жохон одоо хөндөр ороод халуураад идэг гэсэн юм байна тийм ээ? Тийм. Одоо би энэ чэжний хэсгийн гарын хөдөлгөөн хийхэд л өвдөл нэмэгддэг. Үгүй. За эмчээ цаг дууссан байна. Та бүхэн маань оншоо сайн тодруулж оншоо зөвлөлдөр сайн тавиарай. Тун утгагүй та бүхэн оншоо бидэнд танилцуулах болно. Амжилт хүсье эмч нараа.
тайлц хэрэглэхийг зөвлөсөн. Интернет багийнхан маань хэр сайн мэдээлэл цуглуулж байна. Үзэж харчлаа. Паа ийм бол асуулт асуух гэж юм уу? Үгүй Хоёрыг байцаана. Нэг минут багтана гэж бодож байна уу? За тэгээ. Цохоо гайгүй. Тийм үү те. За цаг явлаа. Эмчнэр сахарын хэрэглэгч хорьсон уу? Үгүй. За хоолны дэглэн барьдгүй. Үгүй. За ямар нэгэн цээжинд чинь ямар нэгэн ясны хугарал мултрал байдгүй. Тийм. За баярлалаа. Дараагийн асуулт. Үйлчлэгөө. Үгүй. Эмрайд ингээд ороод үзүүлжсэн үү? Тийм. Цаг явж байгаа. Хоолны дэглэм асуучлаа. Асууц болцсон. Хагалгаа чинь дотор эргэтний хагалгаа байсан уу? Үгүй. Сэжүүрээ сайн бодоорой. Би чинь зүүн тал өвддөг үү? Тийм. Хоол эзний дараа дотор муухай орогддог үү? Үгүй. Олгоогоо ахуулж байсан уу? Үгүй. Одоо гүүхээр амьсгааддаг уу? Үгүй. Спортоор хичээлдэг үү? Үгүй. Хүнд юм өргөж чадах уу? Тийм. Тийм. За, манай цаг бас дууслаа. За тэгэхээр та бүхэн тун удахгүй биднэрт оншоо танилцуулах учраас маш сайн зөвлөлөөр амжилт хүсье. Баярлалаа. Батараны За гэтээ яг үгээ олоодох юм. Тэр үг нь олох хэрэгтэй байна. Үгүй тэгээд спортоор хичээл болно гэж. Тэр хагалгааны дараа болох байхгүй. Хоолны асуудал нөгөө нойрвчлахоор өнөхөр биш юм байна те. Биш бүр тэр яавч зүрх Сахар махар дайт маяг юу яах вэ? Тэгэл гэмтлийн үүслэх механизмаа бодох юм бол юм дарсан юм юу шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол няцрал бяцрал хугарал үүсэн тий. А эндээс идэгж байгаа юм яг нөгөө гэмтлийн хавирганы ачаал даах гэдэг юм авах хэсгийнхаа юу гэсэн тэр үений хэсгээр баян мөх юм чи хэлээд байгаа хавирганы одоо ясны гэдэг юм уу энэ өрөвсөл нь зөв бохоо ахыг өрөвсөл зөв. За би өөр тэгэхээр ингэмээр байгаа шүү. Тий. Пост травматик гэмтлийн гарал үүслийн ярих гэдэг шүү. Хамгийн гол толгой эргүүлж байгаа тэр өндөр халдварх гэхлээр нь би вирусын халдварын үед хүн бол их өндөр халдвартай шүү дээ. Үгүй гэхдээ айгүй олон жил халуурж байгаа байхгүй юу? Үгүй Тэр вирус биш байхгүй юу? хавирганы хэд бол хугарал биш мултрал. Мултарцаа яг. Мултраад Юунаас мултрах Би юм? нөгөө юу л гэж энэ бодлоо. чинь голын яс хотлын яс. Юунаас мултрах юм уу? Гэсэн ингээл гарч байна. Цууралт биш юм уу? Магадгүй ягаад гэвэл нөгөө 7-8 жил явцсан байхгүй. Тэгвэл цууралт хугарал биш гэсэн үг. Тэр бүр айхтар биш зүгээр Хугарал биш, хугаралт биш, цууралт. хуурал гэж юу вэ гэхлээр тодорхойлт төсөр бол периостын бүрэн бүтэн байдал алдагдахыг хуурал гэдэг юм. Тэгэхээр манайх нөө бяцрал одоо хуурал гэдэг шүү дээ. Периост тасарчл бол Энэ үгж одоо хэдэн настай болоо? би 30 насны л гэж болж байна. Тэгэхээр 7-8 жил явж байгаа хаалгаанд орсон гэхээр чи 20-од настай тэр Нейроли цээж хэрвээ хүүхэд байх юм бол хүүхдийн яс чинь бол нөгөө хальсан дотор шугал болохоос биш ингэж юу Гэмтлийн яадаг дараах хавирганы архаг өрөвсөл. Би санал нэг байна. ингээл явчмаар байгаа юм да. Тийм үү? Үгүй энэ хальтаа. Feverтэй shortness of breath нөгөө амьсгалд авчиддаг чинь энд байна. Fractures гэж үгс үг юм. Хавирганы цууралттай хүн машин байхад яадаг вэ? Тийм. За зүгээр бичээ одоо битээ хэрэглэж. Олон жил халуурдаг юм чинь үе халуурдаг юм чинь сүрэл байгаа шүү дээ. Тэгээд юу вэ л да хаалгаанд орсон гэдэг. Тэг өөрөө энийг шууд гэмтэлтэй бол таны төрөний ясны хойш сүрийн ус байж Болно шүү дээ. Ясны сүрэл байж болно. гэмтлийн дараа. Тийм. Тэр чинь яг ирүүл ясан дээр болохгүй байж байгаа. бүр илүү өртөө Маш зөв. Багууд маань оншоо аваад гараад ирээрээ. Та бүхэн оншоо танилцуулах цаг маань болсон байна. Эмч нар маань оншоо аваад гараад ирээрээ. Хоёр багийнхан маань хэр өрсөлдөөнтэй одоо чиний оншийг тавьсан гэж бодож байна. Юм гайгүй хаа аль алинд нь айгүй тийм зөв сэжүүр юу ингээд ярьж байгаа асуултууд нь тийм навчтай асуултууд байсан. Эмчнэр нэлийн төхөөсөн болов гэж бодож байна. Тийм үү те. За эмчнэрөө хэдэн зүйл дээр эргэлзэв. Өө 4-5 юм дээр те. Аха. Харин интернет багийнхан маань Бас нэг Хэр 4-5 хүнд юм байна? дээр 4-5 юм дээр бас маргалдсан. за. Тэгээд ер нь бол хэцүү байсан. Тэгээд бидний давуу тал нь гэх юм бол зөндөө олон асуулт асууж болох байсан айгүй их бас давуу талтай байлаа. Аха. За ингээд хоёр багийнхныхаа оншийг харъя. Эмчнэрийн багаас эхлэе тийхүү. За бид нар энэ тохиолдлыг гэмтлийн дараах хавирганы архаг өрөвсөл гэж оншилсан байгаа. Тэгээд сараа эмч шалтгааныг бүр илүү хэлсэн байгаа. Тэрийг сонсъё хэдүүлээ. За нөгөө өрөвсөл байна те хавирганы олон жилийн гэмтлийн дараах хугарлын дараах өөрчлөлт.
Тэгээ ясны өрөвсөл, ясны хальсны өрөвсөл одоо нянгийн гаралтай өрөвсөл байдаг. Хоёр дахь нь бас гэмтсэн ясан дээр сүрээгийн халдвар хоёр дахьчаар авч сүрээгээр бас ясны сүрээгээр өвдөх нь аль нь үед нь одоо халуурдаг. Гэхдээ бид нар ерөнхий нэршил нь бас авирганы гэмтлийн суурин дээр үүссэн архаг өрөвсөл байна гэж үзсэн. За оншоо бидэнд илүү дэлгэрэнгүй онлын үүднээс тайлбарлаж өглөө маш их баярлалаа эмч нартаа. За харин интернет багийнх маань ямар онш тавьсан? За Хавирганы цууралт гэж бодсон. Хавирга цуураад одоо тэндээ бороолж идгээд удаан явсан байна гэж ойлгосон. Ямар ч байсан хавирга гэж байж авсан байна тийм үү? За хоёр багтаа баярлалаа. Гэхдээ одоо би баяртаасаа яг асуух гэдэг юм л да. Таны яг өөрийн чинь онш юу байсан бэ? За миний онш бол манай эмч нарын зөв байна. Хавирганы архаг өрсөл буюу тийм нэг хавирга гэмтсэн хавирган дээр маань хавирганы сүрээ болсон. Тийм өвчсөн байсан. За эмч нар маань зөв хариулсан байна. Баяр хүргэе. За эмч нарын баг маань 1 оноо авч чадлаа. Харин интернет багийнхаа маань уучлаарай. Хавирга гэж хэлсэн гэсэн. Яг тэгтэл хавиргатайгаа. Тэгтээ хавирга хугараад бороолоход чинь олон жилээр үе өндөр халуурч явахгүй л дээ. Тэгэхээр бид нар тэр өндөр халуурч үе энэ хүүхд хэлэхдээ үе шалтгаангүй өндөр халуурж исэн гэсэн. Тэгэхээр дан ганц гэмтэл аваад тэр нь бороолоод эдгэрсэн бол ийм олон жилийн турш халуурахгүй. Тэгэхээр бид нар юу гэж утсан бэхээр за ийм олон жилийн турш халуурдаг ямар өвчнүүд байх вэ? 7-8 жил шүү дээ. Халуурдаг ямар өвчнүүд байх вэ гэж бодож идэл сараа амжчихсан сүрээс өөр гарц байхгүй л гэл. За тэгэхээр баярт дээр эргээд одоо өвчнийхөө түүх рүү орё тэхүү. 10 жилийн өмнө. Тэ? 2 тонн гаруй ачаанд даруулсан байгаа шүү дээ. Тэгээ тухайн үед үндэс сүрээ тавьсан. За тэрнээс хойш яг юу болсон бэ? За тэрнээс хойш бол 2016 онд миний яг одоо энэ нэг өвчтэй хэсэг дээр маань ингээд нэг юм хатиг шиг юм гараад ирсэн. Тэгээ хатиг гэхэд бас яг идээтэй бас биш. Тийм юм гарч ирээд тэгээд анх би 3 дугаар эмнэлэг дээр очиж үзүүлэхгүй ингээд чи юм ингээд инчлээ гэдэг. Тэгээ үзүүлсэн чинь намайг анх чи одоо хатиг матга ийм том болтол нь явж идэв. Яасан бүтлгүүн хөрвч гээд чамайг одоо шууд хаглаад аваадах юм надад чигээл. Тэгээд хэсгийн мэдээлэлтүүлэгч хийж байгаа хагалгаанд орол. Тэгээд тэрнээс хойш ингээд сарын дараа ингээд идгээд бүр ингээд сорим мөрөгтэй болоо идэгцэн байсан. Тэгсэн чи эргээд сар гарны дараа яг нөгөө юун дээр яг сорвин дээр маань яг хуучин сорвин дээр ингээд зөөлрөс өрж дахиад ингээд бүглээ гараад. Тэгээ би дахиад нөгөө эмчтэр эмчээ дахиад ингэчлээ гэдгсэн чи одоо ямар сони гээ. Тэгээ дахиад хагалгаанд орол ингэжсэн чи нөгөө яг хагалж явах явцтай эмч маань өө болохгүй маань биш юм. Би чамд бичиг хийж өгье явуулъя гэд тэгсэн чинь ингээд хагалгаа хийж явах явцад ингээ уул нь надад ерөөс өвдөлт мэдэгддэг байсан тэр нэг хэсгийн мэдээлэлтүүлэгч. Тэг ингээ татсан чинь гинт ингээ хараа дотгошоо өвдөйсэн. Тэгсэн чинь ингээ ясн ингээ үүрж гарч ирээдсэн гэсэн тэр хэсгийнх нь. Тэгээд намайг тэр нэг халдвар судлалын үндэсний төв рүү бичиг хийж өгч. 2 удаа хагалгаанд оруулчаад тэгээд дараа нь халдварт дээр очиж дахиад тэр чинь нөгөө эдийн шинжилгээнд тэгээд дахиад нэг жижигхэн мессеж хэлбэр хийгээд онш тодорсон. Тийм онш тодорсон. Шинжилгээгээр баталсан байна тий. Тэгсэн баталсан. Тэгсэн чинь тэгээд тэрний дараагаар яг хагалгаанда ороод хавиргыг авсан юм уу? Тэгсэн хавирганы бүтэн биш яг тэр нэг гэмтэлтэй хэсгийг тарьж авсан. Тэгээд тэр нэг ММ-ийн оогол тэгэл юу нэг тэгсэн. Тэгэхээр баяртын хувьд бол анх өвдснөөс хойш мэдээж одоо тухайн үед бол даруулсны дараа хүүхд нийц бяц болсон л байгаа Байсан, тийм. Тэрийг идэгчээд тэрний дараа бол зөвхөн л одоо хатгадаг тий амьсгаа авч чаддгүй тавьчдаг халуурдаг тийм л шинж тэмгүүдтэй. Ерөөс эмлэгдэчихгүй тэгэл ингээл зүгөрлжингууд нь яваад исэн гэсэн үг. Зүгөрлжингууд нь яваад исэн гэсэн. 10 жилийн туршид гэлдэг чинь. Ийм байж болох юм эмчнараа ер нь бол бэртэл авлаа эмлэгдчих хэвээр яг яах хэвээр вэ? Энэ угаасаа шууд эмнэлэгт очисон чинь онцлоход маш хэцүү. Ер нь бол ангаа ухааны практик дэлхийн аль ч улсад ер нь шууд онцлохгүй хаа. Энэ айгүй 2-3 жил болох хаа. Сонин кейс байгаа байхгүй. Маш хэцүү шүү. Одоо ингээд зүгээр мэрэгжлийн бус битээ зүгээр эмчнэр заримдаа ингээд бас гайхаж болохоор ийм кейс байгаа байхгүй. Гэмтэл аваад аль нэгэн яс заавал хавирах биш. Тэгэнгүүт тэр нь сүрээ болчтой юм уу гэвэл тийм бол байхгүй шүү дээ. Тийм ээ ясны хуурал болгон сүрээ болж халдварладаг юм уу дахиад. Тэгэхээр эд их тийм сонин юм давхцалтай юм болж байгаа байхгүй манай кейсийн хувьд бол гэмтэл авсан. Тэгээд тухайн хэсгийн анатомийн бүрэн бүтэн байдал алдагдсан. За ингээ хүнд өвчсөн авсан. А тэгтэл
урд нь одоо бид нар нөө сүрийн одоо микобактери гэж байгаа ш тэрний халдварыг авцсан байж байгаа ч юм уу. Тэгэхээр яг тэр микобактери байж явах үед дараа нь тэр гэмтэл аваад организмын ерөнхий эсэргүүцэл биеийн байдал сулддаг ч юм уу. Яг тэр очисон хэсэгт нь очиж микобактери магадгүй үржээд ингээд тэр хэсгийг идэвхжүүлээд тэгээд удаан хугацаагаар халуураад ингээд ясны сүрье гэдэг юм үүссэн байгаа байхгүй юу. Тэгэхээр саяны хэлдгээр шууд зураг аваад ч юм уу хугарал тэгээд уян сүрье гэж байна. Айгүй хэцүү. Айгүй ховор тим кейс байхгүй. Азтай тэгээд тэгэхээр мэрэгжлийн эмч нарт байнга хяналтанд байх хэрэгтэй гэсэн үг. Спортоор хичээлж болох уу яа? Болно. Ёстой харин хоёр юм хэлмээр санагдаад байна. Бид нарт бүгдээр нь намаралтай. Ямарваа нэг ахуйн болон ямарваа нэг осол гэмтлийн үеийн анхны тусламжийг бүгдээр зөв үзүүлэхээс тэр хүний цаашдын хувь тавилан шууд хамаарна. Маш зөв. Тий. Хоёрт ямарваа нэг гэмтэлтэй одоо ахуйч гэмтэл байлгахад харагдж байгаа шигэ одоо харахад багхаа юм шиг харагдаж байгаа боловч цаат гүр дагавар нь харагдж байгаа шигэ биш асар том тийм ээ хортой нөлөөтэй байж болно. Манай хүний энэ тохиолдлын хувьд ярихад бол зүгээр эрентген зураг л авахулчих тийм ээ. Тэгээ эрентген зураг авахуулаад эмчтэй шалгуулчих. Танд эмээ гүйцэд хугацаагаар нь нууцсан, оншоо цаг хугацаанд нь тавиулсан төгс эмчилгээгээ хийлгэсэн учраас ямарваа нэг одоо энэ юутай холбоотой сөрөг нөлөө гарахгүй хаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань эхний хэсэгт эмчнэр маань 1 оноотой харин интернет багийнхан маань хараахан оноо авч чадаагүй үргэлжилж байна. За манай нэвтрүүлэгт ирж өөрийн түүхээ хуваалцсан баяртаа маш их баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл бүр бидний ирээдүй цэвэр ургамлын гаралтай Ken from Brand хэсэг хугацааны дараа эргээд уулзъя үзэгчтэй. Ясны сүрье. Сүрье гэдэг нь Кохын бацилл гэдэг нянгаар үүсгэгддэг халдвар төвчин бөгөөд голчлон уушгийг гэмтээж өвчлүүлдэг. Сүрьегийн бүх тохиолдлын 85% нь уушигны сүрье, үлдсэн хувь нь ясны сүрье, булчирхайн сүрье, бөөр, тарих, нүд, арсны сүрье гэх мэт уушигны бус байрлалтай сүрьегийн хэлбэрүүд байдаг. Ясны сүрьегийн гол шинж тэмдэг нь тухайн өвчлсөн яс үений хэсэгт өвдөлт өгч хэлбэр, үйл ажиллагаа нь алдагдж, даамжирвал тухайн хэсэгт идэлж буглан фистул буюу сорго үүсдэг. Клиник үзлэг, дүр сонжлогооны эрентген зураг, компьютер томограф, MRI зураг авах зэргийг оншилгоонд хэрэглэж болох боловч оншийг батлах хамгийн оновчтой арга нь тухайн яснаас эдийн шинжилгээ буюу биопси авах. Үений синовиал шингэн эдээ буглаанаас Кохын бациллыг илрүүлэх шинжилгээ юм. Нэгэн цагт үхлийн уршигтай байсан энэхүү өвчин нь 1950-ад оноос антибиотик эмчилгээний үр дүнд бүрэн эмчлэгдэж идэгдэг болсон. Гэсэн хэдий ч жил бүр дэлхийд даяар 1 сая хүн энэ өвчний нянгаар шинээр халдвар авч байна гэсэн статистик байдаг. Ийм дов өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сүрьегийн эсрэг вакциныг хийх нь сүрьегээс урьдчилан сэргийлэх найдвартай арга юм. Аль ч хэлбэрийн сүрьегийн халдварын үед нэнгийн гаралтай халдвар тул антибиотик эмчилгээ хийн. Антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу тогтоосон тунгаар цаг тухай бүртэн заавал ууж эмчилгээ хийх бөгөөд тухайн өвчлсөн яс үеинд тохирох мэс засал эмчилгээг мөн хийх шаардлагатай байдаг. Нэвтрүүлгийн маань 2 дугаар үе эхэлж байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч эмийн ургуултай инхчин эрүүл мэндийн цай. Тэгэхээр энэ үе дээр 2 багийнхан маань өвчтний оролцогчийн өвчний түүхийг сонсоод харна, мэдэрнэ, тийм үгүй гэсэн асуултад хариулт авах хэрэгтэй байгаа. Ингээд эхний 2 гишүүн маань гараад ирсэн байна. Дараагийн оролцогчоо хүлээж авахд бэлнэ үү? Бэлээ. Болормоо ихчийн орж байна. Сайн болормогч нэвтрүүлэг маань тавтай морил. За тэгэхээр болормогч хоёлаа таны өвчний түүхийг ямартайч 2 гишүүндээ мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгэхээр та яг анх хэдэн настайдаа өвдөж эхэлсэн бэ? 7-8 настай. 7-8 настайгаас анх өвдөж эхэлсэн дээ шүү дээ. Таны хувьд хизээ хэдэн жилийн дараач гэдэг юм уу те? Хэдэн онд яг зөв оншоо тавиулав? 13 онд. Одоогоос 7 жилийн өмнө зөв оншоо тавиулсан биш үү те. Тэгэхээр маш удаан хугацаанд өвдөж явсан байна гэж 2 багийн гишүүд маань ойлгож байгаа ах. Таны яг аль хэсгээр өвддгийг та бас
хоёр гишүүд маань хэлээд өгөх. Хэвлийн эсгэр. Хэвлийн эсгээр өвдөлт нь мэдрэгддэг байна. За тэгэхээр тусламжаа харуулъя. Тусламжийг хараад за тэгэхээр хоёр гишүүн маань тусламжийг хараад манай оролцогчийн өвчнөдтэй холбож ойлгоорой. Юу юм шиг байна ерөнхийдөө? Би бол нэг юм байна гэж бодоод байна гэж бодоод байна. Холон бас байна гэж бодцсон нь бодоогүй. Надад явж төгсөөлээ. Жохон болонгортой ус харагдчихэв. Болонгортой усуу тий. За энэ мэдээлэл дээрээ ургуулад багийнхандаа маш сайн ярилцаарай. Та бүхэн ихний мэдээлэлээ өглөө. Та бүхний онш тавих аялалд амжилт хүсье. баярлалаа. Амжилт хүсье. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй. За манай хамгийн сүүлийн даалгавар эхлэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Эрүүл мэндийн Экос Зүйл ус. Тэгэхээр энэ удаа хоёр багийнхан маань 3 оролцогчоос асуулт асууна. Асуулт асуугаад оншийг тавих хэвээр оншийн хувилбаруудыг ширээн дээр тавьсан байгаа. 3 минут 3 оролцогч 3 оноо гэсэн үг. Ингээд хоёр багийнхан маань асуултандаа бэлэн үү? Билээ. За ингээд юуны өмнө эмчнэрийн багаасаа асуултаа эхлэе. За уран цэцэгч. За уран цэцэгчтэй танд ер нь яг юу мэдрэгддэг юм болоо? Хүчтэй өвдөлт. Хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Ер нь таны аль хэсгээр тэр хүчтэй өвдөлт мэдрэгддэг юм бол? Хэвлийгэр. Хэвлийгээр. За эмчнэр минь асуугаад эхлэв. Одоо бүрэн эмчлэгдсэн үү? Тийм. Хоолтой холбоотой юу? Үгүй. Халуурсан уу? Халуурс. Тийм. Огж бөөлчихөө. Тийм. Гүйлгээ суулгасан уу? Гүйлгэсэн үү? Суулгасан уу? Үгүй. Үгүй. Хорсож өвдөх үү? Үгүй. Баруун талаар уу? Тийм. Хэвлийн доод хэсгээр үү те? Хэвлийн доод хэсгээр өвддөг үү? Тийм. Хүүснээс доош юм уу? Тийм. Баруун талд. За байршлаа. Ингэж. За эмчнэрийн онш. Мухар олгон өрөвсөл. Мухар олгон өрөвсөл. Таны онш. Мухар алга. За баяр хүргэе. Эмчнэр маань эхний оролцогчийнхаа оншийг зөв тавьж чадлаа. Эмчнэр маань нийтдээ 3 оноотой болсон байгаа. За дараагийн оролцогч. Их зүйя. За их зүйгч танд яг юу мэдрэгдсэн бэ? Таны талаараа яхаад өгөхгүй. Аха. Ер нь халуурсан уу та энэ үедээ? Үгүй юу. Эмчнэр маань асуугаад эхлэе. Халуураагүй юм байна. Өвдөлт нуруунд уу? Үгүй. Гэмтэл бэртэл авч ирсэн үү? Үгүй. Үгүй. Хүнд хүчээр ажил эсвэл эсрэгээрээ суугаа ажил хийдэг байсан олон жил. Үгүй. Хөл гоёроо давжиж өвдөх үү? Үгүй. Хэвлийгээр өвдөх үү? Үгүй. За уу Ямар ч өвдөлт байхгүй мó? Үе үе сэтэрдэг. Үе өвддөг гэсэн. Хаяа. Аха. Хөвтгөд өвдөлт намдах уу? Намдан. Тийм. Та хоол дэглэн барих ёстой юу? Зарим юмнаас болгоомжлох уу? Үгүй. Тийм. Барих хэрэгтэй юу? Өөх тос болохгүй. Таны өвчнөд холбоотойгоор өөх тос хэрэглэх боломжтой. Өөх тосноос айс идэг юм уу? Үгүй. Би эздэг. За ер нь Нурууны султ. За нурууны сул гэдэг онш тавьсан байна. Таны өвчин? Зүсний чулуутай. Тэр энэ Зүсний чулуутай. За энэ баяр чамд ер нь ямар зөвөр мэдээлэл бэ? Эмчнэраа зүсний чулуу байх. хамгийн сүүлийн оролцогч байна. Хоолтой холбоотой. Хоолтой холбоотойгоор ер нь хэрэг хөвддөг юм бэ? Ер нь л өвднө. Базарж өвддөг юм уу? Хэвлийн дээд зэсгэр тий. Базарж өвддөг юм уу? Гүйлэгдэг үү? Үгүй. Бөөлждөг үү? Үгүй. Үгүй. Турж эцэж байгаа юу? Үгүй. гүйлгээ суулгах уу? Үгүй гэсэн. Тэгвэл одоо энэ юм бэл. Гүйлгээ суулгах. Гүйлгээ суулгах уу? Хавдар юм. Гүйлгээ суулгадаг уу? Турж Үгүй. эцэг үү? Гиз базар. За эмчнэрээ цаг сууссан байна. Хариултаа авъя. Оншоо тавиарай. Аюултай шүү надад ч. Ходоодны архаг өрөвсөл. За эмчнэрийн онш, ходоодны архаг хөрвсөл, чиний онш. Ходоодны архаг хөрвсөн. За баяр хүргэе эмчнэр маань хоёр дахь оролцогчийн оншийг зөв тавилаа. Нийтдээ эмчнэр маань 4 оноотой болсон байгаа. За харин интернет багийнхан маань хэрвээ та бүхэн маань энэ удаадаа ялагч болж чадвал эрүүл мэндийн ингчин цайны 3 сарын хэрэглээг хожих боломжтой байгаа шүү. Бэлэн үү? Бэлэн. За ихтэй өгөөрэй. Санчирмаа минь ер нь өвчин нь ер нь яаж хэлсэн бэ гэжтэй яриад өгөхгүй юу? Биеэр юм тарж хэлсэн. Чи ер нь их майдсан уу? Мэдсэн. За интернет багийнхан маань асууад эхлэе. Өвчин нь одоо бүрэн итгэцэн үү? Үгүй. Хоол эвгүй хоол идэхээр сэтэрдэг үү? Хурц хоол идвэл минь дахиад гараад идэггүй. Үгүй. Хэрэгж болтгоо чи. Үгүй. Болохгүй. Их захтандаг уу? Тийм. Улаан өнгөн үү? Үгүй. Энэ халдвартай юу? Үгүй.
Асуугаараа интернет багийнхан. Чи тос төрөхдөг үү дээр нь? Тийм. За Интернет багийнхны хариулт. бодик дерматит. За ми түгээ өвчний унш. Зөв үү? Зөв. За интернет багийнхаа баяр үргээ нийтдээ 2 оноотой болчихлаа. Баярлалаа. Дараагийн оролцоо. За төгсмөө таны бие ер нь аль хэсэгт өөрчлөлт гарсан юм бэ? Гарны хэсэгт өөрчлөлт гарсан. Ер нь ямар өөрчлөлт илэрсэн бэ? Хэлбэр нь өөрчлөгдсөн. За асуугаад эхлэе. Хэлбэр нь өөрчлөгдсөн. Тий. Хурлаа. Тийм. Тэгээд болчихсон шүү. За интернет багийнхны унш. Баруун шууны ясны уграл. Баруун шууны ясны уграл харин чиний унш. Зөв байна. За баяр үргээ нийтдээ 3 оноотой болж чадлаа. За хамгийн сүүлийн оролцогч. За хос уянга. За ер нь минь хизээ өвдөж эхэлсэн юм бэ? Хүүхэд наснда. Хүүхэд наснасаа. За яг юу илэрсэн? Цэврүүд торлолт гарсан. За Одоо идэгсэн үү? Бүрэн салхин цэцэг. Байж гараа. За интернетээс хайж болон та бүхэнд цаг байгаа. Маш сайн дэлгэрүүлж асуугаарай. Товруутай юм гарсан уу? Тийм. Тэр нь олон тооны ширхэг үү? Тийм. Олон ширхэг байсан уу? Бие чинь бөхсгэр гэсэн үг үү те? Тийм. Тийм. Бүр идэгцэн гэсэн тий? Интернетээс хайж болно? Бага насндаа өвдсөн те? Тийм. Хэж өвдсөн үү чи тэрнгүй? Үгүй. За залцаан баярлалаа. За салхин цэцэг гэдэг гоншиг тавьсан байна. Зөв. За баяр үргээ интернет багийнхан маань 3 оролцогчийнхоо оншиг 3 тэнгийн зөв тавьж нийтдээ 4 оноотой болж чадлаа. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд эмчнэр маань 4 оноотой, интернет багийнхан маань мөн адилхан 4 оноотой болж яг ижил тэнцүү өрсөлдлөө. Баяр үргээ. Манай нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч танд маш их баярлалаа. Та манай нэвтрүүлгээс эрүүл мэндтэй холбоотой мэдлэг мэдээлэл хүлээж авч чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Ингээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ингчин эрүүл мэндийн цай, эрүүл мэнд экос зөөлөн ус, Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлэг, эрүүл бүр бидний ирээдүй, цэвэр ургамлын гаралтай From Brand. Ингээд дараагийн дугаараар уулзъя үзэгчтэй танд эрүүл ихийг хүсье. Онцгой бүтээлийг ойрын хос